Сайн бацгаана уу та бүхэнд энэ удаад Eastman брэндийн PCH2 хэмээх энэхүү акустик гитарыг танилцуулах гэж байна. Eastman брэнд нь дэлхийн шилдэг акустик гитар үйлдвэрлэгч брэндүүдийн тоонд 109-оор ордог. Тэр тусмаа онцлох юм бол бүх гитараа гараар хийдэг гэдгээр маш алдартай байгаа. За мөн tap tuning буюу модоо зориултын алхаар нь тогшоод хөглөдөгтэй. Яг тийм хөглөхөг бол бүгдийг гараар анхаарч маш сайн хийж өгдөг. Тэр тусмаа бэхлэгийг хүртэл ухаж хийхтэй. Бэхлэгэн дээр хүртэл дахиад ингээд зохиж шалгаад маш нарийн хийд юм байлаа. Гитар сонирхчдын хувьд YouTube-ээр маш олон видеонууд явдаг. Тэр тусмаа Martin D28-тай Eastman-ы гитаруудыг харьцуулсан. За тийм видеонууд маш их байдаг. За яг энэхүү загварын хувьд YouTube-рууд маш их онцолж исэн бөгөөд за New King of the Budget Guitars гэсэн сэдвтэй видеонууд их явсан. За их биеийн хувьд бол Grand Auditorium хэлбэртэй. За ер нь Dreadnought болон Concert Body Shape-ийн яг голынх маш олон талтай гэдгээр алдартай юм их биеийн хэлбэр байгаа. За энэ хэлбэр төр ерөнхийдөө Strum хийсэн ч болно, fingerstyle аялгау тоглосон ч гэсэн маш тохиромжтой. За хэмжээний хувьд бол Dreadnought-тай өндрөөшөө бол яг адилхан. Хоёр талаараа бол бага зэрэг нарийнхан байдаг. За зузааны хувьд бол Dreadnought-аас бага зэрэг нэмгэн, концерт болон оркестр модулоос бага зэрэг зузаан байдаг. За топ буюу их биеийн нүүр модон дуугарлалтанд хамгийн чухал нөлөөлдөг хэсэг байдаг. За энэхүү мод бол нэг цул мод буюу Solid Sitka Spruce Top байгаа. Sitka Spruce нь брэнд акустик гитаруудын нүүр модыг хийхэд шалгарсан стандарт болсон мод байдаг. Dynamic range-ийн хувьд маш өргөн цар хүрээтэй. Зөөлөн тоглох, мөн чанга тоглох аль алинд нь хариу үйлдэлийг маш сайн үзүүлдэг уян хатан байдал болоод бат бөх чанараараа шалгарсан байдаг байна. Мөн нүүр модны хувьд Dermocure буюу Torrefied гэж хэлдэг энэхүү техник нь модыг өндөр температурт мөн тусгай кабинетэд илүү сайн хатааж өгснөөр харагдсан хувьд илүү vintage болдог. За дуугарлалтын хувьд илүү нягт дуугарлалтай болж өгдөг. Back and side буюу гитарын хажуу тал болон арт талын мод нь маш гоёмсог rosewood модоор хийгдсэн байгаа. Давхарлж нааж хийсэн laminated гэж хэлдэг. За rosewood нь ер нь хатуу модны төрөлдөө ордог. За яг энэ гитарын хувьд бол ямар нэгэн филлер ашиглаагүй. Мод нь яг натуралаараа буюу та бүхэн сайн харах юм бол бага зэрэг жижиг нүхнүүд шиг харагдаж байгаа байх. За энэ гитарын жинг илүү хөнгөн болгож өгдөг. За дуугарлалтын хувьд бол илүү тод цэвэр шингэн өнгийг илүү сайн гаргаж өгдөг байгаа. Rosewood-ын гаргадаг дуугарлалтын хувьд бол frequency range-ийн хувьд маш баялаг, нам болон шингэн өнгийг маш сайн гаргаж өгдөгөөр алдартай. Хэрвээ дан ганц акустик гитараар юм уу эсвэл unplugged тоглодог хүмүүсийн хувьд бол Rosewood back and side-тай гитар бол маш зөв сонголт болно. Хүний хоолойгоор дунд дунд хамаардаг учраас илүү олон хөгжимүүд дан акустик явж байгаа үед илүү нийцтэй байдаг байна. Мөн дуугарлалтанд маш их нөлөө үзүүлдэг бас нэг хэсэг бол нүүр модны ард хийж өгдөг бэхлэгээ байгаа. За энэ бэхлэгэн дээр бол Eastman-ийнхан бас маш сайн анхаарч өгдөг. За бэхлэгээ хүртэл илүү сайн хөглж хийд юм байлаа. Энэхүү гитарын бэхлэгээний хувьд Scalloped X буюу ухлаацтай X хэлбэртэй бэхлэгээ байгаа. За ухлаацтай бэхлэгээний хувьд илүү бэхлэгээнийхээ жинг илүү хасч өгснөөр модыг илүү сайн жижигхэн тус болдог. За ингэснээр гитар илүү open дуугарч өгдөг байгаа. Neck буюу хүзүү рүү орцгой. За энэ хэсэг бол тоглогдох гар твтэйхэн байх байдалтай маш нэгт холбоотой байдаг. За материалын хувьд бол Okuma модоор хийгдсэн. За энэхүү мод нь бол махагоныгийн нэг төрөл халуун оронд ургадаг мод байгаа. За харах юм бол яг натуралаараа байгаа. Ямар нэгэн лак өнгөлгөө байхгүй. Некний хэлбэрийн хувьд бол уламжлалт хавтгаасын хэлбэртэй байгаа. За ер нь энгийнсэн хэлбэрээ бодох юм бол артлаасаа бага зэрэг хавтгай. За тэгээд бага зэрэг өргөн байж өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө корд барихлаар ингээд давхар утас дарагдаад байдаг. Том гартай хүмүүсийн хувьд бол энэ маш тоглоход эвтэйхэн байх болно гэсэн үг. За наатын хувьд бол бага зэрэг хэлбэрээ дагаад өргөн болж өгсөн 44.5 мм орчим байгаа. Fingerboard болон bridge-ний хувьд бол адилхан Rosewood модоор хийж өгсөн. За ялангуяа яг энэ fingerboard-ны хувьд бол бага зэрэг өнгөлгөөтэй юм шиг байгаа. Жохон гилааж харагдаж байгаа. За ингэснээрээ бол хүний гарын хөлс хэр болон ямар нэгэн тогтохгүй маш эвтэйхэн санагдсан. За яг одоогор бол энэ гитар миний тоглож үзсэн гитаруудаас хамгийн гарт эвтэйхэн, тоглоход маш эвтэйхэн гитар. Яг анхлан гитар сурж байгаа хүмүүсийн хувьд дуугарлалтаас тотохгүй мөн тоглох байдал маш чухал байдаг. За дуугарлалт болон тоглоход эвтэйхэн байх юм бол хүн гитартайгаа илүү олон цагийг өнгөрөөдөг гэсэн. За ингэснээр илүү хурдан сайжрахад бол их тустай байдаг байна. Фретний хувьд Jesker 43.080 байгаа. За энэхүү фрет нь хэмжээний хувьд өргөнөөрөө 2032 мм, за өндрөөрөө бол 1.1 мм өндөртэй байгаа. За ер нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг medium jamba болон jamba фретүүдийн яг дунд ордог хэмжээ байгаа. Энэхүү фрет нь ерөнхийдөө өндөр фреттэй орно. Тэгэхээр фрет нь өндөр байх тусмаа утастайгаа илүү ойр болж өгдөг учраас дарахад илүү зөөлөн эвтэйхэн болж өгдөг. За энэ гитарын яг үйлдвэрээсээ тохируулж өгдөг action height буюу утасны өндөр намын тохиргоо байгаа. За яг энэ бүдүүн утаснуудын хувьд бол 332 мм өндөр фретнээс
сүрэх цай тийм байдаг бол за нарийн утаснууд нь бол 232 мм-тай байд юм байна. За мэдээж байгаа орчныхоо температураас хамаарат некний хэлбэр өөрчлөгддөг учраас фред болон утасны хоорондын зай өөр болдог. Гэхдээ Eastman брендийн хувьд үйлдвэрээсээ бол маш сайн тохируулаад за тэр үзүүлэлтээ бүр ингэж бичиж өгсөн байдаг байна. За чихний хувьд бол Grover-т хамаарагддаг Pingwell брендийн чих байгаа. За ерөнхийдөө энгийн стандарт чих байгаа. За электроник холболтын хувьд бол Eastman брендийн өөрсдийн пикап preamp систем байгаа. За bass болон treble за мөн face тохиргоотой байгаа. Утас нь Dadara брендийн XS буюу хамгийн сүүлд гарсан coated буюу бүрхүүлтэй утас байгаа. За энэ бүрхүүл нь маш нэмгэн. За утасны эрчлээсийг илүү багасгаж өгдөг учраас гулгуулахад гяхарч дуурдаг чимээг илүү багасгаж өгдөг. За мөн хүний гарын хөлс тогтохгүй учраас шин нэмшиг дууралтаа илүү удаан барьдаг. За мөн зэврэхгүй гэд маш олон давуу талтай байгаа. За энэ хүү гитарыг дүгнээд хэлэхэд дуугарлалтын хувьд маш open, маш өргөн цар хүрээтэй дуугарлалттай гитар байна. За онцгойлон хэлэхэд тоглоход маш эвтэйхэн. За энэ хүү гитартай хамт мөн Eastman брендийн өөрсдийн цүнх дагаж ирж байгаа учраас та бүхэн уг гитарыг авахыг хүсвэл Бөөц соёл дэлгүүрээс судалтай авах боломжтой.